илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцаа хөлн шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн ихэд өгтөө. Digital Maxel. Нэтэ. Жек, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2019 онд гарч байсан Эрэгтэйчүүд юу хүсдэг вэ хэмээх романтик комеди фильм байна. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Өглөөний 6 цагт босч дасгал хийнгээ мэдээ үзэж зарим нэгэн дуудлагуудаа хариулсаар энгийн нэгэн завгүй өдөр Айли Дэвис хэмээх нэгэн эмэгтэй хувьд эхэлдэг. Тэр хамгийн жижиг сажиг ажиллан Брэндон гэх даруухан хичээнгүй туслагтаа даалгаж өөрийгөө багажгээсэн хөнгөлн. Ер нь бол амар их хөнгөлдөг. Манай эмэгтэй хийдэг ажил бол спорт агент. Одоо юу гэх нэг тийм менежер төлөөлөгчийн ажил гэх юм уу да. Өнөөдөр Алигийн хувьд олон жил хүлээсэн нэгэн чухал үйл явдал болох гэж байгаа бөгөөд ерөнхийдөө бол компанийн захирал манай эмэгтэйг тушаал шүүлж маш том ажил даалгах гэж байгаа юмсан ч. Өөртөө 100% итгэж гисэн бүх хүчээр дайжилнаа хэмээн алхах түүнийг туслахын ч гэсэн бишрмээр харцаар харан үддэг. Брэндон дарагтайгаа хамт ажил руугаа явах замдаа Али чи одоо тушаал дэвшиж байгаа юм чи би орон чинь агент болно үстэй хэмээн маш баяр хөөртэйгээр санамсаргүй амаалтахад өнөөх нь тоож байгаа ч юм байхгүй. Залуу минь чи бол үнэхээр сайн ажил. Гэхдээ хүн болгон тохирох мэрэгжил гэж байдаг шүү дээ. Чи миний туслахын ажлаа маш сайн хийж чадна. Өөр яриад байх зүйл байхгүй гэд энгийн үгээр хэлбэл хамаг юма хийлгэж даалгадаг хүн рүүгээ савтаа осорж жагаад цацчихж байгаа юм. Хөөслөж авсан Porsche-гоо унаад манай хоёр офис дээрээ хурж ирнэ. Түүндэл зориулж бурхан энэ өдрийг бүтээсэн юм шиг галалцтал инээсээр Али хурлын зааланд орж ирээд захирлынхаа үгийг анхааралтай гихчин сонсож хурлаан эхлүүл. Тэдний захирлыг Ник гэдэг. Тэр зааланд орж ирсэн даруйдаа Жамал гих сүүлийн үед од болон гялалзаж байгаа ирээдүйтэй нэгэн сагсан бөмбөгчний талаар ярьсныхаа дараагаар зүнхнээсээ нэгэн бөмбөг гаргаж ирнэ. Тэр үгээрээ өнөөдөр тушаал дэвших хүнийг сонгох цаг болсныг илэрхийлж байгаа юм. Манай бүсгүйч миний цаг ингэж нэг юм ирдэг юм байж гэж гисэн шүдэ байдгаараа ярзаалгаж өнөөх бөмбөгийг нь харцаараа бараг цоолох шахам ширтчихсэн байж байтал захирал нь тушаал дэвших хүнээр шаал өөр хүнийг сонгочихон тэр. Алга ташаарай. Summit Worldwide Management-ийн шинэ хамтрагч бол Тийм ээ. Хурал дуусны дараагаар нилээд ууртай байгаа манай бүсгүй нүдэ байдгаараа нарийсагчихсан Никийн нуруунд дээр өндөг шаарсаар өрөөнд нь дагаж орж байгаа харагдана. Хаалга хаагцсны дараа Али шууд дэлбэрч энэ албан тушаалчинд хүрэхийн тулд надад яг юу хийх ёстойг манд хэлээд өгчхөө гэж орилоход Ник хариуд нь чамайг тушаал дэвшүүлэхэд манай төлөөлөгчид бүгдээрээ дуу нэгтэйгээр зөвшөөрсөн байх хэрэгтэй. Хэн нэгэн чиний эсрэг санал өгсөн болоод л чи өнөөдөр тушаал дэвшээгүй хэрэг гэж хэлэхэд Али бүр биеэн барьж дийлгэн байгаа. Чиний цуглуулсан жаахан хүүхдийн цэцэрлэг чинь хэн хамгийн их од тамирчинтай билээ? Хэн хамгийн их авраг авсан тамирчдыг цуглуулсан билээ? Үүнийг сайн гих чинь эргэцүүлээрээгээд хэлээд орхичихдаг. Тэгээ дараа нь тэр шууд л хоёр давхрын шатан дээрээс хүн болгоныг сонсоосоо гэсэн шиг би Жамалыг заавал өөрийн болгож тэрний төлөөлөгч болохдоо л болно. Та нар бүгдээрээ харж байгаарай хэмээн дахин нэг удаа орилно. Хяналтаа алдсан манай бүсгүй сэтгэл санаагаа тайвшруулахын тулд аавынхаа боксын заал руу өөрийн мэдлгүй явж очдог. Тэгээд яг л бяцхан охин шиг аавда хов зөөж ажил дээр нь тулгараад байгаа асуудлуудаа ярьж эхлэхэд өгшин дасгалжуулагч хариуд нь охин минь бүх зүйл чиний эсрэг байсан ч чи ямар нэгэн байдлаар даваад л гарах болно. Үр дүн нь үргэлж тодорхой. Яална эсвэл ялагдана. Ийм чухал үед эхлээд тайвшраад эргэн тойрноосоо ирэх дарамтанд биш гол зорилгодоо анхаарлаа хандуулаа хэмээн зөвлөн. Бэлтгэлэн дуусгачгаад Али аавтайгаа цөөхө ойрхон байрлах нэгэн газарт ороод ганц хоёр шил шараа ариг ууж суудаг. Ингэж байхдаа бас яаж зүгээр ганц би эмэгтэй болсон хойно тэнд ажилд ороод удаагүй байгаа. Сэтгэл татам шинэ бартендерийг нүднийхээ булангаар ажиглаад амжина. Аавтайгаа ярилцаж дуусаад тэр шууд л өнөөх залуу дээр дөхөж очоод нин нуугүй ярилцаж өнөө шөнийг хамт өнгөрөөмөр байна гэд шулуухан хэлээд хайчихдаг. Ингээд маргааш өглөө болоход бяцхан жаал хүүгийн чанга ярих чимээнээр Али нүдэнэдэг. Айх гайхан зэрэгцсэн манай бүсгүй хурдхан хувцас сундрaan цуглуулан гар хаалганы зүгт алхаж байгаад өнөөх залуугийн эхнэртэйгээ хамт авахулсан зургийг
олоод харчихдаг. Ямар ч тайлбар сонсохыг хүсэхгүй байгаа галзуурсан хүүхэн гэр бүлтэй хүнтэй зууралсандаа итгэж чадалгүй тэднийхээс яран гарч одно. Нилээд бүрсийсэн царайтай Али өнөөдрийнхөө ажлыг амжуулчих санаатай офис дээр хурж ирэхэд рекламны зураг авалт нь эд дундаа орчихсон явж байдаг. Тэнд өнөөхөө Жамал гэж чадварлаг залуу тамирчин ч гэсэн ирсэн байх бөгөөд манай бүсгүй тэрнтэй уулзаж өөрийгөө тэрний төлөөлөгч болох хүсэлтэй байгаагаа ойлгуулах гэтэл Жамалын аав Жо гэд нөхөр тэрний урд гараад ирдэг. Ерөнхийдөө бол Жамал хаа явсан газар эцэгтэйгээ хамт явна. Аав нь бол ерөнхийдөө тэрний бие хамгаалагч, сэтгэл зүйч, эмч, дасгалжуулагч, тэгээд бас менежерийн ажлыг бүгдийг нь базаад нэг дор хийдэг хүн юмсан ч. Жоо дэлбэр ч гэсэн царай зүстэй Айлыг харангуудаа шууд дургүй байгаа нь илт мэдэгдэнэ. Хөөе, чиний нуруунд дээр чинь наалчихсан байгаа юм арай нөгөө хэргэлчихсэн бэлгэвч биш үстэй гэснээр гар барилгүйгээр хүүгэн дагуулад дэндээс гараад явчихдаг. Би ирчүүдийг ойлгодгүй эмэгтэйд итгэж чадахгүй. Хүнд өдрийн дараагаар манай Баатар Мэри хэмээх удахгүй хормоо хийх гэж байгаа найзтаа баяр хүргэхээр хоёр найзаа дагуулсаар тэднийд ирнэ. Уулзалтаа тэд өөдгөртэй байхгүй тулд гаднаас нэгэн үзмэрч эмэгтэйг бас тэндэн өрсөн байдаг. Өнөөх нь орж ирсэн дайруудаа Алиг өөрийнхөө хамгийн ихний золиос болгож өрөөндөө дуудана. Тэр манай шоколадын бор бүсгүйн тухай хэд хэдэн үнэн баримтыг дэлгээд тэрнээс ойрын хугацаанд яг юу хүсэж байгааг нь асуудаг. Манай бүсгүй эрэгтэйчүүдийг илүү их ойлгохыг хүсэж байна хэмээн тэрний энэ асуултанд хариулахад зөн чимэгтэй тэрнийг өөрийн жороор найруулсан сонин амттай цайгаараа дайлна. Шороо шиг үнэртэй юм. Ийм зүгээр л мэлрэх цэцгийн цай. Уулзалт улам сайхан болоод байгаа болохоор октод цаашаахан клуб орж үдшилгээн үргэлжлүүлэхийг хүснэ. Тэдний сэтгэл хөдлөл дээд зэгтээ хурж бараг л бүгдээр нь тасарч эхлэхэд Али бүжгийн талбайд явж байгаад бүдрээд унчхан. Толгоогоороо маш хүчтэй юм өргсөн болохоор тэр шууд л эмнэлэгт хүргэгдэж тэндэн ухаан орд. Брэндон найзуудын дагуулсаар манай хүн дээр ирэх тэр мөчөд Али хажуудаа зогсож байгаа эмчийн толгой доторх бодлыг сонсоод эхэлнэ. Тэгэхдээ тэр эмэгтэй хүний бодлыг огт уншиж чадахгүй байгаагаа анзаарна. Сайн уу? Эргэн тав тамирал хадагта Дэвис. Миний ээлжин дээр үхээгүй нааз. Өнөөдрөөс эхлээд ажил дээрээ уух. Хөөе. Хитрхи их мэдээлэл байна. Бид өчигдөр хитрүүлсэн болтой. Тийм ээ, текилаг цөхрөлтэй холбол тийм л юм болдог. За дарагдаа хэлэхсгүй юм хэлэхэ болж юу? Бурхан минь, чи миний бодлыг сонсоод байгаа мó? Би чиний бодлыг сонсоод байна. Зүгшвэсэ. Надад цай уулгасан. Өөргөжлүүлээд тэр офис дээр ирээд харин маш олон тооны ирчүүдийн тунд ороод тэдний толгой доторхыг нэг бүрчлэн сонссоор галзуурлын ирмэгт манай эмэгтэй дөхөж ирдэг. Даргыгаа нэг л эрүүл бус байгааг угаарсан Брэндон тэрнийг сэтгэл зүйч рүү дагуулж явах гэдэг ч эмч нарыг үнэн голоосоо үзэн яддаг Али эрс татгалзаад оронд нь харин өчигдөр орой сонин цай уулгаад байсан зөн эмэгтэй дээр явж очино. Өнөөх төлөгч эмэгтэй явж хотоос зайдуухан нэгэн гоо сайхны салуунд хар тамхи зардаг мэрэгжилтэй болж таардаг. Гэхдээ тэр өчигдрийн цайнд ямар ч шидийн зүйл байхгүй байсан гэдгийг дурдаад Алигийн өчигдөр орой шивнсэн эрэгтэй хүмүүсийг илүү сайн ойлгодог болмоор байна гэсэн хүслийг түүнд дахин сануулна. Зөнчдөр ирснийхээ хариуд манай бүсгүй маш том хаалга өөрийнх нь урд нэг ч гисэн байгаа юм байна гэдгийг ойлгоод Жамалыг өөрийн болгоход бусдын бодлыг унших чадвараа ашиглахад нэг их буруудахгүй байна гэдгийг тэр ухамсарладаг. Ажил дээр ирсэн даруйда Али орой болох гэж байгаа нууц покер үдшилгэний талаар мөн тэнд Жамалын аав Жо бас ирэх талаар нэгэн залуугийн бодлоос олоод мэдчихнэ. Мэдээж ийм том боломжийг манай бүсгүй алдах хэмжээний тим тэнэг хүн биш болохоор бүх зочид цугларсны дараагаар нөгөө газарт нь явж очдөг. Покерын ширээний ард манай бүсгүй яг л хатан хаан шиг заларч тэнд байгаа бүх ирчүүдийн бодлыг уншин халаасыг нь хайр найргүй хоослож эхэлдэг. Явсаар Жо Али хоёр тоглоомын ширээний ард үлдэхэд бүсгүй өөрийнх нь талаар хангалттай эерэг сэтгэгдэл Жод төрүүлсэн болохоор түүнийг улам баттахын тулд сүүлийн хэдэн өдрөө хэдийгээр сайн мод байсан ч хайж Жод бэлэг болгон хожигдно. Ингэснээр Жамалын аав ихэд баярлаж сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй Алиг маргаашийн уулзалтан дээр хүрээд ирээч хэмээн урьддаг. Маргааш өдрийн уулзалтан дээр Жамалыг дааж авсан багийнхан тэрнийг сурталчлах ажлын хүрээнд эхний бэлэн болгосон ажлаа тамирчиндаа танилцуул. Тухайн клипэнд Жамалыг нүцгэн хүүхнүүдтэй хамт дүрсэлж мөнгөнд думбаж байгаагаар харуулдаг. Ард нь явж байгаа хөгжим дүрслэж байгаа хэм маяг нь Жод үнэхээр доромжлуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн учраас тэр шууд бухимдаж бид нар өөр компани сонгосон дээр юм шиг байна гэж хэлдэг. Али бүсгүй тэрний толгой дотор яг юу эргэлдээд байгааг хэн хинээс илүү сайн мэдэж байгаа учраас тэрний урдаас босч ирээд хүсээд байгаа нөхцөл дотроо бодоод байгаа зүйлсийг нь санал болгоод манай компанитай хамтарч ажиллах нь та бүхэнд илүү ашигтай хэмээн ойлгуулж ятгах чадна. Тэгээд ирсэн зочдоо өдөж өгөхөр манай бүсгүй үүдний танхим зогсож байтал тэрний ард вийл хүүхэдтэйгэн гараад ирдэг.
Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-д нь тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцааг хөлөх шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн ихэд өгтөө. Digital Maxel. Мэдээ. Айли тэдний тоонохдоо жолооны үнэмлэхээс санамсаргүй унагчсан учраас тэд эргүүлж өгөхөөр ийхүү ирсэн юмсан ч. Манай бүсгүй тогтоосон холбоогоо улам бэхжүүлэхийн тулд Жамал болон тэрний эцэгт Бүтэн сайн өдөр хамтдаа сагсан бөмбөгийн тоглолт үзэх үү гэсэн саналыг тавина. Жоо тэгтэл тэрний өдөөс харж байгаад бүтэн сайн өдөр бол бидний хувьд гэр бүлийн өдөр. Гэр бүл гэж юу байдаг талаар өчүүхэн ч ойлголтгүй. Тань шиг хүнтэй бид энэ өдрөө өнгөрөөхийг хүсэхгүй байна гэд ямар санаа зовсон байдалгүй хоёр өдрөө нэгцэн харж байгаад хэлээд туучдаг. Хөөнд байдлаас ядах эмгүү гарц урсан овжин эмэгтэй тэднийг аргалахын тулд Виллийг өөрийнхөө нөхөр, тэрний хүүг харин бидний хүүгээд бас л өөдөөс нь харж байгаад нүдээд завчихгүй худлаа хэлчихнэ. Үүнийг сонссныхоо дараа Жо тэрний энэ утгагүй ярианд итгээ зогсохгүй шийдвэрийн тэр дор нь өөрчлөж хэрвээ чи бүтэн сая өдрийн тоглолтын дээр гэр бүлээ дагуулад ирнэ гэвэл надад татгалзаад байх зүйл байхгүй хэмээн манай бүсгүйн тавьсан санал зөвшөөрсөн хариу өгөөд явна. Үүний дараа Вилли хүү манай бор бүсгүүдээр дөхөж ирээд аавыг минь битгий гомдоогоорой. Тэр ээжийг минь нас борсноос хойш их л гонигтай харагдах болсон шүү гэж тэрний жихэнд шивнэдэг. Сагсан бөмбөгийн тоглолтын дээр Айли гэр бүлтэйгэн очино гэж Жамалын эцэгт аль хэдийн амгарчихсан болохоор Виллиг хүүтэй хамт бүтэн сайн өдрийн тоглолтод цугтаа яваач хэмээн тэр гуйд. Гэхдээ мэдээж ажлаа бүтээхийн тулд худлаа хийснээ тэднээс нуу. Жамалын ажлыг хариуцаж байсан Кевин гэх залуу эхний танилцуулган дээр бүтлгүүцсэн уура Айлид гаргаж чи нөмөрчөөсөн хүнжлөө өөр лүгэ арай л их татаад байна шүү хэмээн тэрнтэй сөргөөцөлдөж эхэлдэг. Ажлын хамтрагчаасаа шудраг бус зүйлс ихийг сонссон шоколадан борхон хариуд нь бодож явдаг зүйлсэнц тэрнээс нуулгүй хэлээд өөрийнхөө хажуугаар бас компани шинэ хамтрагч сонгох хурал дээр миний эсрэг санал өгсөн хүн бол чи биздэй хэмээн тулгаад хайчихна. Энэ үгнийхээ араас өөрийнхөө таамагт бат итгэлтэй байсан Али Кевиний толгой доторх бодлоос харин ч эсэргээрээ манай бүсгүйн төлөө саналаа өгсөн байна гэдгийг нь тодоостод олд сонсдог. Тэгээ тэр өөрөөсөө жаахан санаа зовж дексигээд энэ хэрүүлийн өндөрлүүлнэ. Хэдэн өдрийн дараа бүтэн сайн өдөрч болж тоглолт үзэх цагч ирэхэд хоёр талд хоёуланд нь худлаа ярьсан Али хэнхэнд нь баригчихгүй тулд нилээд хижээх хэрэгтэй болдог. Энэ үеийн орой тэр Виллийн хүүгийн төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг олж мэднэ. Жаалхүү бэн төрсөн өдрийнхөө бэлгэнд уралдааны машинтай торт бэлгэнд авахыг хүсэж байгаа бөгөөд манай бүсгүй яаж бас зүгээр байх вэ? Тэдний энэ бодлыг жихнийхээ хажуугаар өнгөрүүлэлгүй бариад авчихдаг. Жамалын хажуугаар явж өнгөрөхдөө харин тэр жаахан гонигтай байгааг нь ажиглаад үгэнд дурлаад нүдээ нарийсгаад нэг харуул бяцхан жаалхүү зүгээр л гэрийнхээ ойролцоох сагсан бөмбөгийн талбайд ганцаараа тоглох талаар мөрөөдөд байж байна. Тоглолт дуусаж уулзалт сайхан болж өндөрлөхөд Али Вил Бэн хоёрыг гаргаж өгдөг. Вил маш их баярлаж байгаагаа түүнд илэрхийлээд би чамайг маргааш орой болцоон дурж болох уу хэмээн түүнээс асуув. Дараагийн өдөр болоход Вил манай охиноос орой болцоонд хамт явъя хэмээн гуйсаар л байна. Али тэрний энэ саналд татгалзсан хариу өгөх гээд бэлдчихсэн байж байтал Брэндон нөхцөл байдлыг шууд гартаан авч тэрний өмнөөс би зөвшөөрч байна гэд мессеж бичээд явуулчихдаг. Өөрөөс гадна Брэндон өнөө орой болох болцоонд Айлигийн удахгүй хурмаа их гэж байгаа Мэри хэмээх найзыг нь сүйт залуугийнх нь хамтаар урьдчилсан байна. Дөрвөн хүний болцоо эхлэж тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхээр бильярд тоглож эхлэхэд Айли найзынхаа сүйт залуугийн толгой доторх бодлуудыг уншаад мэдчихдэг. Өнөөх залуу нь үнэхээр бүр цагаандаа гарчихсан хүүхэмсэг гэж жигтэйхэн нэгэнээр байх бөгөөд хажуугаараа өнгөрсөн зөөгч бүсгүйчүүдийг хоргоож гэрлэхээс өмнө айл болох олон эмэгтэйтэй шөнийг хамт өнгөрүүлэх юмсан гэд санаа алдчихсан байж байдаг. Бараг гэрэлснийхаа дараа тэрийн зангаа засгааргүй шинжтэй байна. Энэ бодлууд нь бүр хэрээс итэрч Алиг хүртэл араас нь ширтэж эхлэхэд манай бүсгүй байж ядсандаа тэсэлгүй Палкара тэрний жижигхэн өндөгнүүдийг нь дөргөөгоод авдаг. Вил харин энэ хооронд хинрүүж анхаарлаа хандуулалгүй манай бүсгүйг харцаараа тоглоод байх бөгөөд чин сэтгэлээсээ л энэ залуу манай бүсгүйг хайрлахад бэлэн байгаа нь тодоостод харагдана.
Айли шинэхэн найз залуугаан аавтайгаа танилцуулгаар шийдэж гэр бүлийн жижигхэн уулзалт зохион байгуулдаг. Эцэг нь эхлээд Вилд жаахан дургүй байдаг ч ганц хоёр үг сосныхоо дараагаар бодлоо 180 градус эргүүлчихдэг. Манай болдурын эмэгтэй хувийн амьдрал багч болов сайн тал руугаа хазааж эхлэхэд тэрний ажил эсэргээрээ уруудаад эхэлдэг. Өнөөх амжилттай яваа сагсан бөмбөгчин Жамалыг хятадны нэгэн компани тэдний хамар доороос уйлаа зогсохгүй маш их хэмжээний мөнгө амлаж бүр тэдний компанид ажиллаж байсан Итан хэмээх агентын цуг өөрсдөндөө нэгтгэжсэн байдаг. Тухайн мэдээгээр Итан Айлигийн хэрэгжүүлэх гэж байсан санааг хулгайлаад татварын асуудлыг нь нилээдгүй хөнгөвчлөөд өгсөн нь тодорхой болно. Энэ мэдээг хамтдаа сонсож байсан тэдний компани захирал гэнэт маш ихээр уурлаж багтарсандаа юу ч хэлэлгүй өрөөнөөс гарч яваад Вилдээ таардаг. Вилж яг юу болоод байгааг мэдэхгүй тэдний захиралтай мэдлэг гэтэл өнөөхөн шуудал та хоёр одоо наад гэр бүл болж байгаа жүжигэн зогсоо. Жо гэ тэр лөөвөрчин манай компанитай гэрээ хийлэхийн тулд та хоёр эхнэр нөхөр болж байсан. Одоо тэр бидэнтэй ямар ч хамааралгүй болсон гэд Айлигийн хамаг болохыг нэг дорн дэлгээд хайчихна. Вилийн хувьд манай бүсгүүтэй эхлүүлсэн харилцаа нь жинхэнэ байсан ч нөгөө талд харин анхнаасаа л ашигтай гэрээ байгуулахын тулд хэрэглэж байсан тайзны чимэглэл шиг юм байсан байна гэдгийг ойлгож үнэн голоосоо Айлид хондоод түүнийг орхидог. Энэ бүхний дараа сэтгэлээр ихэд унсан Айли найзынхаа хормон дээр хурж ирнэ. Дарсыг хундах хундгаар нь шимэж хэтрүүлж байна гэдгийг мэдсэн ч өөр хань болцохоор зүйл олдохгүй байгаа болохоор тэр үргэлжлүүлсээр л байдаг. Үйл ажиллагаа эхлэж хосууд бөгжөн солилцох тэр мөчид Мэригийн нөхөр дахиад л өөр эмэгтэй бодчихсон бүр Мэригийн үеэлтэй өнгөрсөн сард унтчихсан болж таарна. Айли дэсэлгүй энэ бүх зүйлсийг олонний өмнөд илэрхээр шийдэж хормын үйл ажиллагааг түр гацаахад Брэндон хүмүүсийн дундаас босч ирээд Айли би чамаас найзын хөр гуйж энэ бүхнээ яг одоо зогсоо гэж хэлдэгч бор бүсгүй үүнийх нь хариуд харин чи бол миний найз биш. Чи бол зүгээр л нэг туслах. Тийм болохоор миний яриаг битгий таслаад бай гэж хэлээд өдийг хүртэл олж бидсэн зүйлсээ тэнд цугларсан хүмүүст бүгдийг нь хэлчихдэг. Ер нь бол тэнд байгаа бүх хүмүүсийн булхайг нэг дор дэлгээд хөл толгойд мэдэгдэхгүй үүмэн самуун зохион байгуулчихна. Бужигнаж байсан хүмүүс хоорондоо ноцолдож байгаад нэгэн бүсгүй уурандаа цэцгийн савчуулж байгаад Алигийн толгой руу санамсаргүй дээлсээд авдаг. Ингэснээр манай бүсгүй дахиад л эмнэлэгт ухаан орно. Өөртөнд таарч байсан эмчтэйгээ дахиад л таарч хідэн үг солиод үзүүл шоколадан бор охин маань эрэгтэй хүний бодлыг уншиж чадхаан байжсан байдаг. Тэрнийг ирэхээр найзууд нь сэтгэлтэй залуу нь бүр туслах брэнд нь жирээгүй байгааг Айли олж мэдээд сэтгэл санаагаар дахиад л доош оноо. Хүнд үедээ тэр үргэлж аав дээр очиж зөвлөгөө авдаг болохоор энэ удаач гэсэн тэрэн дээр очиход аав нь түүнд хүмүүсээс өөрийгөө хамгаалахын оронд тэдэнд итгээд үзэх хэмээн зөвлөдөг. Энэ үгний араас Айли өөрчлөгдөхөөр шийдэж хамгийн түрүүнд Брэндон дээр явж очиод намайг үнэхээр их уучлаарай. Би чамайг алдгаас айсандаа чамайг агент болгодоггүй байсан. Үнэн хэрэгтээ чи бол надаас илүү чадвартай хүн шүү дээ хэмээн бодож явдаг зүйлсээ санаа зовлтгүй хэлж орхино. Дараа нь тэр Жамалын тухай гинэд санаж би өнгөрсөн хугацаанд өөрийгөө л бодоод яваад байсан болохоос ш тэр хүүгийн юу бодож яваад байгааг ерөөсөө ч авч хэлцээгүй юм байна гэд тэрний хүслийг сонсож үнэн сэтгэлээсээ ярилцахаар гэрийнх нь ойролцох сагсан бөмбөгийн талбай руу явж очдог. Хөө хятад явж төрсөн гэрээ орхимооргүй байгаагаан Алид хэлэхэд манай бүсгүй тэрний энэ саналыг ойлгож байна хэмээн хариулаад төрсөн хотод нь сагсан бөмбөг тоглоулах талаар бүх зүйлийг зохицуулж өгдөг. Аавтан ч гэсэн хэл хамаа ядах хэмгөө ололцож цаашдаа тэдний төлөө чадах бүхнээ хийхээ манай бүсгүй амлана. 3 дугаар тэр хормыг нь өөмүүлж зүгээр байсан хосуудыг салгасандаа уучлал гуйхаар хуучин найзууд дээрэн хурж ирдэг. Өнөөдөр нь ч дотроо жаахан гомдолтой манай охиныг угтаж авдаг ч гэсэн өөр хэм доторх хүнийг нь ойлгодог хүмүүс болохоор өнөө оройны тооцоог чи хийгээрэй хэмээн дуу нэгтэйгээр тэрэнд хэлээд бүгдээрээ манай бүсгүйд уучлахаар болцгоо. Энэ бүхний эцэст Алигийн ажилч гэсэн буцаад хэвэндээ орсон байдаг. Тэдний захирал өөрсдийг нь хуурсан Итан гээд нөхрийг буцаад ажилд нь авсан ч тушаал бууруулсан байна. Тэгээд тэрний оронд тушаал дэвших гэж байгаа хүнийг өнөөдөр сонгохоор ийхүү хурал хийж байгаа юмсан ч. Энэ удаагийн шинэ альбом тушаал хийснээр мэдээж Али сонгогдсон. Тэр үнэхээр их баярлаж байгаагаа хэлж өмнө нь энэ тухай мөрөөдөж явдаг байснаа ч энэ зурд дурдаад гэхдээ одоо бол би шаал өөр хүн болсон болохоор танаа компаниас өгцгөө чирээд гарахаар шийдсэн гэж хэлдэг. Тэр өөрийн гэсэн шинэ компани нээж өөрийн мэдэлд байдаг нэртэй олон тамирчтай бүгдийг нь авч явж байгаагаа хэлээд шинэ хамтрагч ам бас тэнд зарлаад амжина.
Брандон тэр өөрийн компанида бас элсүүлсэн бөгөөд өнөөх нь үүнийг сонсоод тагартлан баярлаад явчихдаг. Ажил төрлөө бүх зүйлсээ ар араас нь хэвийн байдалд нь оруулж явсаар Али хувийн амьдралаа зэгслэх асуудал дээр тулж ирнэ. Тэр Бэни төрсөн өдрөөр Вилтэй уулзгаар тэднийд хурж ирээд бяцхан хүүд нь хүсээд байсан уралдааны машинтай тортыг нь бэлгэлдэг. Муухай зан гаргаж тэднийг хуурсан гэдгээ манай бүсгүй 100% хүлээн зөвшөөрөөд надад 2 дахь боломж олгооч хэмээн тэрнээс гуйна. Уйл хэдийгээр маш гүнзгий гомдсон байсан ч анхнаасаа л манай бүсгүйд дурлсан байсан болохоор тэрнийг уучлж байгаагаа хэлээд чангаас чанга тэрдэг. Ингээд тэд энэ мөчөөс эхлэн албан ёсоор нэг гэр бүл болж аз жаргалтай айлын тоог нэгээр нэмдэг. Зэг энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.